Баяа өтөр үзсэн шүү дээ. Баяа өтөр нөө 2-5 бууз яг урдаа тавьж байгаа л идсэн. Баяа яг нэг 20 хэд идээд. Бид нэ угаасаа мэдэн. Би болохоор 17-8 дээр алдсан баг тий. 17-8 дээр яг ингээд за болио ам ингээд зуураад ингээд гэхээр аягүй хэцүү л тий. Хамгийн ихтэй 6 гиднэ. Амар үлсэн бол нэг 16 талаа гэж баха. Аавса. Гэтэ нэрэ жижиг томоосоо нэрээ амжилтгаалын. Том буузал нэг 10 мар идэх хөө. 10 идэг идэж чадна. За 20 морийг бол идчихсэн шүү дээ. Яг өссөн үедээ бууз бол. Би буузанд амар дуртай амар идэн штэ. Би бол 10-ыг бол идэн. 5 би өрнөх их идэх юм уу? 20 мор юм тийм л хатав. Яг 160 мянгыг төлөвлөсөн. Цагаасраар нэг жилдээ амар очсон. Хат руу яваад баг 200 мянга төлөвлөсөн. Тэгээ яг агаа явааг байсан тэр жил тэгээд ирснээ. Чи миний хэд тэгээ яг 2 хуваалцсан. Тийм л. Яахтай тал үлэгсэн. Уулын чи миний хэлсэн. 50 гэж авах юм уу та? Би их мөнгө аваад идэв юм аа. 23 45 67 88 99 энэ миний хаан банкны дансны дугаар шүү. Мөнгө явуулаарай. $300. За би чи юу найл айгу ховор хэсээд гэртэл хоолой гэл ичдэг ш. Дээтэл нэг 250 мянган төгрөг юм уу? Гэтэ тэр жил бол амар жоохон хөөхт байхад. Дөнгөж оюутан болж орж исэн жил юм байна. Тэгээ оюутан болсон гэдэг амар хүмүүгсэн. За хамгийн дээдл нь бол $80,000 нэг 100 мянган төгрөг зөвлөлдсөн баха. 80-аас 100 мянга. За нэг 70-80 мянган төгрөг л баг. Гү оюутан болчоод би нэг 20-30 мянган төгрөг л олж ирсэн. Гү бүр жоохон ч тань. Бүр жоохон амар жоохон. Бараг 70-80 мянган төгрөг л олж ирсэн. Гү энэ чинь угаасаа ашигын баяр. Яалаа. Нэг 200 мянга өгсөн баха. Тоолж байгаагүй ш. Гэтэ ер нь бол нэг 100 хэд мэдгийг бол олж ирсэн шүү. Ингээ их энэ 100 мог цуглуулсан ба. Гэтэ санахгүй л. За миний цагаан сарын хөгжилтэй тус. Би нөгөө нэг баг ахта айрыг брашыг хольж угаад амар их хольж угаа тэгээд яг 0 руу ингээд гинт бөөлчихгүй тэгээ 0 руу яг ингээд бөөлчихгүй ингээд орсон чинь тэг чи амар жоох хөгтөөс шүү дээ. Тэгээ ингээд яг бөөлжөөл тэгээд өглөөс ирсэн шүү. Тийм. Тэгээ тэр ud нөгөө нэг анх удаага согтож утсан тэгээд цаас бас чи жоо халуун гэхэж цаашаа хүйтэн жишээ гэрдээ ихтэй их сонирхолтой байсан. Тэг өглөө ирсэн би нөгөө яг орон дээр унтаг агаагаа хоёрын шкафны гол нөгөө ийм нарийн зайд өгөхгүй. Ийм нарийн зайг ороод ингээд утцсан. Яг нэг тийм олон жил ярихцсан юм шиг санагдсан багт. Тийм гоё дурсан нэг байдаг юм байна. Яг өнөөдөр л юм шиг байна. Яг битүүний өдрөөр битүүнээр ерөөс нэгэж үзэж байгаа юм шүү дээ. Лимигийн догчоол бөөнөрөө идэж угаал. Битүүртлээ идэн гээл. Тэгээ яг цагаан сар гэхлээр яг гоё л доо гэрийнхэнтэйгээ зодлохол одоо нэг аав яах дүмтэй зодлохол гоё идэг л та. Гэтэ яг цагаан сар гэхлээр надад нөгөө нэг би нэг Монголд илүү өмсч годоо өмсч гарч ирдэг тэр жилийг санаж байна. Цасаад тоолдгоо. Тэ. Гэрнэкэр тэр жил ягаад чинь цагаан сар гэж бодоход тэр санаад нь ороод гоё энэ жил цагаан сараар гэл тэгж боддог. Гэтэ яг уу цагаан сар гэдэг баяр чи өөрөө гоё баяр юм чинь тэгээ угаасаа удаа уулзаг байх дүү самаатнаас тагаа уулздаг учраас гоё баяроо. Цагаан сар гэх юм уу та эдчил санаанд орох юм шүү дээ. Та эдтэл цагаан сарыг өнгөрөх юм. Тэ. Тэгэл одоо нэг хараа ороод гараад
Гараад тэгсээр гадар тэгстэй. Итгэлээд та нар бодогддог гэсэн үү? Надаа итгэлээ бодогдсон шүү дээ. Тэгш. Цагаан сар гэхээр ерөөсө жилдээ ганцхан удаа яг нутагтаа очдог. Тэр гоё шүү дээ. Нутагтаа очих. Дамгаа. Оюутан болоод тэгэл нөгөө Эрдэнэтэд ирэх амар завшаа олддог. Ганц олддог завшаа нь цагаан сар тэгээ Эрдэнэтэд ирээл найзуудтайгаа уулзаад тэгээ дэвтлэхээр ихсэн. Юундаа дэвтлэхээр ихсээл тэгэл гэрийнхэнтэй суух сайхан да. Хамгийн сайхан дурсамж бол яг битүүний өдөр хамгийн гоё гэдэг. Битүүн яг ингээл бүх юмнуудаа цэвэрлдэг, паар маар бүгдийг ингээд манайхыг ингээ хоёр өрөө тэгээ галтгоо тусдаа ингээл бүх юм тусдаа тийм байралтай. Тэгээд ээж агаа бид гурав ингээд яг ээж ахтайгаа амьдэрдэг. Тэгээд бид гурав яг ингээд өрөөнүүдээ нэг нэгээр нь хуваарилж аваад битүүн ингээд айгүй завгүй ингээд зарим жилүүдэд бүр ингээд хөшиг мөшгөө эндүүдэл. Тэгээд яг оройн нь гоё тавгаа засаад нөгөө яг зөвхөн цагаан сараар дэвсдэг нэг юм шинэ бүтээлэг өгдөг ус. Тэр мэрийгээ дэвсээл тэгээл яг хоолоо идэх мөч айгүй гоё санагдсан. Тэгээ шинийн нэгний өглөө яг чинь нэг юм хүүхдээс нь чиг хэлэхгүй бай. Бүх юм шинэ болсон юм шиг санагдаад. Тэр хамгийн гоё дурсамж. Тэгээ ерөн зөндөө олон гоё дурсамж байна. Сайхан дурсам. Ийш тийш нэг яваад айл майл хийсэдэг аялж маялал явах нь хамгийн гоё шүү дээ. Цагаан сарын хамгийн жаргалтай юу? Цагаан сарын хамгийн жаргалтай чинь нөгөө нэг бөөнөрөө нэг ганаагч загнуулдаг чинь цагаан сар байсан. Тэр тэр цагаан сар ихээр нөгөө нэг бөөнөрөө орцсон дотор суугаал. Тэгээл охтууд болохоор нэг гест хаус байж байгаа л байсан байхгүй. Тэгээд нөгөө нэг дараа нөгөө ганаагч магтаалын ганаагч бөөнөр зөнөд. Тэр ихтэй амар тийм хэцүү одоо юу байсан ч тэр үед амар дэггүй эсвэл тэр тэгэл гоё л санагдчихсан. Гоё дурсамж жоохон байхдаа ингээл айлуудын ширээн даагуур цугтчихсэн шүү санаанд ороод итгэж. Тэгэл нөгөө яг ингээ багаасаа ингээд том хүртэл ингээ золгохтой ингээ багчууд нь ингээл доор ингээ өөрөө зогссон бид нар чигссэн тэгэл нэг хүлээгээл тэр хаа. Ер нь бүгдээрээ л гоё идэв шүү дээ. Тэгэл яг хамаатнуудаа ингээл бөөнөрөө цуглаал золгоол ингээ амар хүл шуугантай болчтой. Ер нь бол гэртээ ингээл эмээ өвтөөгөө гурлах найдаг. Тэгэл яг цагаан сар болонгот л энэ тэндээс бахан хүмүүс ирээл хүл хөдөлгөөнтэй болчихгоот эмээ өвөө ч гэсэн ингээл үр ачнараа хараад амар баяртай. Тэрийг ер нь харахаар амар гоё идэг. Тэс нэр хүйтэн дурсамж нэрээ баг байдгүй шүү дээ. Тэр юу? Би нэг 4 билүү 5 дахь ангитай байхдаа манай нэг жоохон дөө төржээс ахгүй тэгээд тэр хүүхд яг дөнгөж төрчөөд нэг оймоо хүрээгүй байхад ингээл бүх хамаатнууд ингээл тийшээ амар хандцсан. Тэр хүүхд рүү л амар анхаараадсэн чинь би тэгээ гомдоод орныхоо цаан уйлаа сожсон чи. Одоо утгаар энэ төр. Цагаан сар тэр чинь юу шүү дээ. Дууд бололно тэгэл доолддог шүү дээ. Янз бүрийн дууны хэд идэм аа. Бантчихсан. Яг ингээд нөгөө шиний нэгэнд өглөө яг ингээд босоогүй унтчихлаар хүмүүс ороод иргээр авир тэтгэж. Тэгээ яг миний танихгүй эмээ хоёрын найз хажуутлаа ялахгүй тэгээ эрт ороод ирсэн. Тэгэл гаран гартал нь орон дотроо хөвтөөл ерөөсө босоогүй шүү дээ. Цагаан сараар манай аавын хамаатнууд ингээд юу яадаг гэсэхгүй юу? Ячгаар авьяасаа үзүүлэх юм бол бэлэг өгнө мөгнө гэлээ. Тэгэл ичмээрч биш л дээ зүгээр яг гоё. Гэтэ тэр үед надад амар би авьяасаа үзүүлэгээ авьяасаа авахгүй болохоор яахаа мэдгүй. Тэгэл Хэдэ. Юу яасан маа? Юу яахгүй юу гэж нэг их зайвата таавс нэс. Нэг их зайвата таа. Тэгэл явж байгаа л нөхөнд нэг бэлэг өгөөд өө. Тэгэл явж байгаа л нөө бэлгээ өгөөл. Нөө тэр бэлгэл жоох ичгэртэйс юм да.
Тэр өөр амар тийм ичгүрт гимээр мөртлөө хөөрхөн штэ. Хөөргөө гаргаж ирээд малгайгаа буулгаад тэгээ миний гарт хөөргөө. Тэгсэн яасан. Күртгний малгай руу орцсон юм чи. Энд ч бас амар байсан. Окей. тэгэл одоо юу? Хичмээр юм болохгүй. Тэгтээ амар гонигтай юм байна. Нэг өдөр нөгөө яг шиний нэгэнд манай эмээ үгэнд амар хүмүүс ирдэг. Тэгэл нөгөө амар хүмүүс ирэнгүүт манай ихчнэр ингээд нөгөө намайг том болцсноос хойш ерөөсөө ингээд галтоогоо надад өгцөн. Тэгэл би ингээд хамаг юм хийдэг болсон. Тэгээд шиний нэгний өглөө бүгдээрээ ингээд гойж годоол өсмөсөө ороогоол би биенийхээ өсөг ороож өгөөл нүүр амын будаал ээж мэж ингээд бусдынхаа бодож өгдөг ч юм уу. Тэгээ би тэгсэн чинь бүр ганцаархнаа галтгоон бүр амар дэлбэрсэн. Галтгоон тэгээд өглөө бүр 5 цагаас хойш ингээд төмсөө чанаал ингээд тэгснэ 12 цаг үед л 1 цагийн үед хүмүүс ингээд ороод ирсэн чинь наг золох гээд тэг би бүр амар ингээд улааж мулаацсан. Тэр л үе байсан амар муухай санагдсан. Би нөгөө нэг одоо цагаан сараар чинь ингээд бүх хамаатан садан цуглардаг штэ. Тэгээд би нэг одоо авах ихч гэх юм уу надаас нэгээр ихч битээр бүр багасаа байнга өссөн нөгөө нэг хамт байсан. Тэгээд байнга тоглож моолдог. Тэгээд битээрээ жисэн чинь битээрийг байлдчих гээд ёо хоёр эмэгтэй хүүхдийг тэгээд эмээ гарч ирсэн. За эмээ нэстэ 20,000 төгрөг өгье гээд тий. Тэгээд бүр ингээд ширээн дээр тавьцсан байхгүй юу? Тэгээд за яста одоо барилт гээд бөөнөр ингээд тойрцсан. За одоо барилтаараа гээд тэгээд тэр охин надаас юм авах нь заяа. Яна би одоо унчих үдэ гээл. Тэгэл манайх нааг нөгөө нэг михич гэдэг тэгдэж байхгүй юу? Тэгээд би угаасаа михийл авир оноотой юм шиг харагдах гад. Тэгээд байжсэн чи намайг нэгсээ нэг хөлөөрөө ингээд ороох гээд унгаах гэдсэн байхгүй юу? Тэр би яг тэр мхийн ингээд хийцэн ч унчтیں۔ Яа би таваад амар тэгээд тэр амар олон хүмүүс суулжчихсан бүгд тэгэл хэвээ хүчтэй юм аа мөчтэй гэдэг. Тийм л байжсан. Үгүй би бүр амар ичсэн ёо яах гэж таваа унцдаг байж аа. Ичгүүртэй бандсан гэдэг ахч нээх юм байхгүй дээ. Зүгээр л яг нэг айл майлд орохоор л нэг эвгүй юмнууд ярьдаг. Тэднэр л ер нь жоох эвгүй шүү. Тэгэл одоо гоо яг айраг мариг шахах. Тэгэл нөө ядж яхад нөө баяа өвтөр чинь хоёулаа хиддэг болохоор бууз үлдэнгүүт үлдэгдлээ шахах гэдэг. Тэгэл за одоо ингээл болцсон гээл дараагийн айл дурангууд ерөөсөө за сайн аа гэдгээл тэгэхээр амар хэцүү дээ. Тиймэрхүү юмнууд л ер нь хэцүү дээ. Соолны дарамт ганц ордог бай. Тий, ерөөсөө амар хэцүү. Гэтэ ингээл эхэндээ амар жаргалтай эхлээл зайлвал эхний айлд оруулж цацилж байгаа юм жаргагүй шүү дээ. Тэгэл 2 3 тэгэл сүултээ бүр хэцүү шүү дээ. Өсөж ихний айлд ороод. Тий, өсөж ихний айлд ороод. Хичнээн бэлдээч хэцүү. Тий. А тэгээд нэрээ хамгийн хэцүү нь бас 2 жилийн өмнө хаа нэг бууз яг цагаан сарын дараа үлдсэн бууз идээд нөгөө бараг нэг 2-7 хоног би бууз идсэн баха. Тэгээд хотоод бүр амар өвцсөн байхгүй. Үнэхээр хөдөө. Шингэхгүй ш. Тэгээд би өөр ямар ч хоол идэхгүй зэ. Ногоо могоо идэхгүй. Зүгээр буузаа идээд сүүлдээ буузаа зүгээр буцалгаж шөл болгож буузаа идээд. Тэгсэн чинь тэгэл хотоод. Тэг хайлт бүхэл болчихсон байсан тэгээ. Дэрийг шөл болгоод дуусан тэгээ. Залуусаа маска зүцгээе. Яг энэ үеийг бүгдээрээ хамтдаа ухаалгаар давъя. 10 хоног тэсчих. Чөөрө маска зүгэж. 10 хоног би одоо энэ юм ярьж байгаа байхгүй. Миний амны хайрцгийг хүмүүс уншиж байгаа. Амны хайрцаг уншихгүй л айгу сонирн байдаг. Маска зүцгээ залуусаа 10 хоног. Тэгээд бид нар энэ хүү өвчнийг даваа гарчна. Баярлалаа. Соног дэчтэй байдаг өдөр.